Сайн байцгаана уу? Cherry Book сувгийн Монгол Adventist булан маань энэ удаагийнхын дугаарыг Эрдэнэ дотоос үргэлжлүүлж байна. Тэгээд энэ удаагийн зочноор Инх Туяа маань оролцож байгаа. За, Инх Туяа маань алс холын Канада улсаас ирсэн тийм. Амралтаар явж байгаа. Тэгээд Инх Туяа өөрийнхөө талаар манай үзэгчдэд танилцуулаач. За, би ч бүр багтаа л архангай хүүхэд. Архангайд өндөрлөн суманд ус төрж өссөн. Тэгээд 10 жилээ төгсөөд хот руу орсон. Тэгэл буцаж одоо бараа нутаг руугаа яваагүй юм. Аа за. Тий. Нутагтаа очив. Мэдээж ингэж очтгол доо. Хаяада очино, амарна. Хамгийн сайхан газар шүү дээ. Тийм шүү дээ. Монголын хамгийн сайхан газар. Миний арын сайхан дэлхий дээр хамгийн сайхан газар болчих. Яг тийм тий. Тий. Тий сайхан очичод ирсэн бас. За би харин бас яг тэгэж асуух шатлаа нутагтаа очив энэ жилээ. Тий очсон. За Монголд ирээд нутгаа тойроод аялж байгаа бах тийм Монгол орноо тойроод тэгээд Канада улсад ямар шалтгаанаар яваад очивчвөө? Яагаад Канада улсад амьдрахаар болов? Нөгөө нэг юу гэдгэлээ эмэгтэй хүн цагаан зэр хоёр нутаггүй гэдэг шиг. Тэгээ хантай болол тэгэл ханыгаа дагаал хань минь хаана вэ? Тэргээ дагаал явж байгаа шээ. Тэгээ ханыгаа дагаад ханыхаа нутгийг одоо нутгаа болгож чинь да. Хэдэн жил амьдрав? Анх 2009 онд очиж ирсэн шүү дээ. Тэгэхээр ч одоо бараг 15 жил болцсон уу. Гэхдээ яг хөө тэр хугацаанд Монголд буцаж ирж ирсэн л да. Нэг 2 жил Монголд 2 жил амьдарсан. Гэр бүлийнхаа талаар танилцуулбал хэдэн хүүхэдтэй? Ханаа хүн юу хийж вэ? 3 хүүхэдтэй хамт амьдардаг. 3 охинтой. Тэгээд ерөнхийдөө бол яг бүтэн цагийн ээжийн ажлыг хийж байна. Бүтэн цагийн ажлыг хийж. Тэгээд гэр сургууль, homeschool гэр сургууль ч нөгөө нэг гэрийн сургууль хийдэг байхгүй юу. Яг одоо л Монголд бас харьцангуй нэг ганц хоёр хүмүүс мэддэг болсон юм шүү. Яг юу онлайн сургуульд онлайн хэрч юу лээ? Онлайн чинь. Тийм, онлайн сургууль. Тийм, онлайн сургалтанд л явж байгаа гэсэн үг. Тэгэхээр хүмүүс зайны сургууль. Зайны сургууль тийм үү? Тийм. Хоёулангийн яг нэг адилхан зүйл болохоор манай хүүхдүүд бас манайхаас Австралиас нөөж ирээд тэгээд Монголд амьдарч байгаа хугацаанд хүүхдүүд маань Австралиас бас зайны сургалтанд хичээлээ сургалтанд амрагдчихсан. Яг ерөнхийдөө ойролцогтой танаа тал бол бүр илүү чи илүү оролцож тусалж байгаа бах те хичээлээ илүү зааж байгаа бах. Яг ингэж нөгөө нэг тэр юу ахгүй юу? Хүүхдүүд жоохон байхад бол миний оролцоо илүү. Одоо жишээл нөө уншиж сурах, тоогоо бодож сурах юм тэр болохоор яг ингэ багшийн ч юм уу, ээжийн ч юм уу нэг тийм яг ингэ нэг олон талаас нь хандах хэрэгтэй болчдөг байхгүй юу? Тэгээд нэг ингэ хүүхэд нөгөө сурах арга барилаа олоод ирэхээрээ ээжийн хэрэгцээ альсгүй аавын хэрэгцээ яг ингэ хичээл хийх оцт бол багасчихдээ. Тэд нар яг нөгөө сурах арга барилаа олчихно гэсэн. Тэрийг олтол бол яг жинхэнэ үзэж тарчих. Тэгэхээр миний чамаас асуухыг хүсчихсэн нэг зүйл болохоор чи бол эцгэгч адвентист эмэгтэй шүү дээ. Тэгээд манай монголчууд бол одоо энэ итгэлийн амьдрал буюу одоо Христэд итгэхийн амьдрал ер нь Монголд орж ирэх удаагүй байгаа. Одоо шинэ гэсэн үг тийм нэг үе одоо ингэ тэгээд чи бол мэдээж сүмд явж эхлэхээс өмнө итгэхээс өмнө итгэдэггүй гэр бүл өссөн байгаа. Тэгсэн коммунизмын үед өссөн байгаа дээрээс нь тийм. Тэгээд бас хоёр нийгэм шилжижсэн үед байсан. Тэгэхээр одоо чи өөрөө итгэгч биш гэр бүлд яг тийм цаг үед өссөн юм. Одоо дахиад өөрийнхөө хүүхдүүдийг яг итгэгч гэр бүлээр авч явахад ер нь яг одоо хүмүүжүүлэхэд ямар байдаг вэ? Тэр талаас би болохоор энийг яг хүүхдүүдийн зүгээс харах юм бол айгу том ивэл байхгүй. Одоо жишээлбэл яг би зүгээр өөрийнхөө нөгөө нэг өсөн юг нөхцөлийг ч юм уу ивэлгүй гэж байгаа юм биш тийм үүсгэж байгаа биш. Гэхдээ одоо яг ингээд нөгөө нэг луужингаар төсөөлөх юм бол бид нар ингээд хүүхдүүдийн луужин болоод явчихж байгаа байхгүй. Тэ? Тэгэхээр ингээд магадгүй нөгөө нэг бидний ингээд тойроод бүдрээд байсан юмыг тэд нар тойрч бүдрэх шаардлагагүй. Яг ингээд нэг чигээрээ явах боломжтой. Гэхдээ тэр луужин дагах хэсэг нь бол хүүхдүүдээ сонголт болчих байгаа байхгүй бас тийм. Тэгэхээр нөгөө нэг тэр ингээд бидний гарах гээд байгаа замыг, жимийг тэр луужин дагаасаа л гэж хүсэж байгаа. Ээж хүний хувьд. Яг үнэ бид нар мэдээж өөрсдөө өссөн орчин тэгээд сурч
хүмүүжлээ бол үгүйсгээгүй зүгээр яг ялгаатай тий одоо нөгөө нэг би итгэгч болсон учраас яг одоо итгэгч би одоо итгэж болсон учраас би хүүхдүүдэд итгэгч замналаар явуулна гэх тэр талаар нь хоёулаа ярьцгааж байгаа тийм. Бид нар чинь одоо ингээл нөгөө нэг хүүхдүүдэд бүр багаас нь л одоо Библийн түүхүүдтэй ойрхон тий. Тэгэл орой өглөө оройнхаа мөрөглийг байн хийгээл. Тэгэл бидний нөгөө нэг итгэж үнэмшиж байгаа тэр зарчим чинь яг юу юм те? Тэрийгэ хүүхдүүдэд суулгаж өгөхийг л хичээгээд байгаа байхгүй. Тэр чи одоо баг миний бүтэн цэг ажиллаач. Яг тийм, яг тийм. Тэгэхээр яг одоо гэтээ тэн дээр би нэг зүйлийг ойлгосон. Яг энэ удаагийнх дээр яг бид нар ингээд бидний хувьд бол миний хувьд хийж чадах бүхнийг л хийх юм байна. Гэхдээ бас яг ингээд нөгөө нэг эцсийн бүлэгт бол хүүхдүүд маань өөрсдөө сонгоно. Яг үнэ. Тэгээд тийм учраас одоо бидний хийж чадах зүйл бол энэс цаашаа одоо заах юмнуудаа заачж байгаа юм тий. Тэг залбирах. Нөгөө бурхандаа даатах нь гэдэг чинь ер нь бидний чадахгүй юмыг л бурхан чадчих байгаа шүү дээ. Тийм л учраас тэр чинь бурхан байхгүй. Яг үнэ. Тэгэхээр ер нь бурханд даатгаж орхиос өөр аргагүй юм байна гэсэн тэр нь баг илүү амар юм байна. Би бас яг чамтай санал нэг байна. Тэгээ бас яг ялгаагүй хизээж Христ чинь гэр бүлд өсөөгүй. Тийм учраас одоо орой унтахынхаа өмнө мөргөл залбирлуулд нь хоолн дээрээ талархалж залбирна гэдэг зөвлөсөдөө ойлголт байхгүй байсан. Тэгэн гутаа буцаагаад одоо хүүхдүүдтэй яг ялгаагүй зааж өгөөд эхэлсэн. Тэгээд миний Австралид очиод нэг шоконд орсон зүйл нь юу байсан бэ гэхээр яг бидний хувьд бол одоо итгэлийн амьдрал дөнгөж хийн шүү дээ. Хэрвээ итгэсэн жилээ аваад үзэх юм бол одоо адвентист зүм Монголд ирээд 30 жил гарч байна. 30 жоохон гаруй жил болж байна. Тэгэхээр хүний насаар аваад үзэх юм бол дөнгөж яг эд залуу нас дөнгөж ирж эхэлж байна тийм. Тэгээ яг ингээл амьдралынхаа за одоо нэг би нэг иймэрхүү зорилготой амьдрах юм байна гэдгээ олж эхэлж байгаа үе гэсэн үг шүү дээ. Тэгээд Австралид очиод нэг шоконд орсон зүйл маань намайг гайхсруулсан зүйл маань юу байсан бэ гэхээр айгүй олон би юу гэж бодож байсан бэ гэхээр за би итгэгч юм чи миний хүүхдүүд ингээд төрхөөрөө итгэгч болоод насан туршдаа итгэгч байх болно гэж бодож байлаа. Тэгээ очисон чинь итгэгч гэр бүлд итгэгч өссөн юм яг чиний хэлдгээр итгэгч бус байхыг сонгоцсон. Хүүхдүүд айгүйх байсан. Тэгээд би ямар сони юм бэ гэдэг. Тэгээд нэг хэсэгтээ хөлөө зөвшөөрч чадахгүй байсан. Өөрийнхөө хувьд болохоор тэр байдлыг. Гэхдээ яг одоо бол яг чамтай адилхан санал нэг. Тэр хүүхдүүдийг чиглүүлж байна. Тэр чиний хэлдгээр одоо нэг бид нар ингээд өөртөө заавал туулаад за арх ууснараа ийм сайн, ийм муу нөлөө байдаг юм байна гэж мэдрэхгүйгээр одооноос ингээд эртгнээс нөө Библиэлд байгаа учраас Библийн дагуу ингээд ер нь сураад эхэлж байгаа. Гэхдээ тэр хүүхдүүдэд нь сонголт байгаа. Ер нь бол яг нөгөө нэг Монгол хүмүүс ч хэлдэг штеп. Хүн болох багасаа өвлөг болох унганаасаа гэдэг. Тэгээ Библиэлд болохоор зэрэг нөгөө нэг хүүхдийг бага байхад нь явах замаар нь сурга. Тэгээ насанд хүрснийхээ хойно тэр замаас салахгүй гэдэг. Тэгэхээр яг би ингээд бодохдоо ингэж боддог л да. Яг хүүхдүүд нэг хэсэг ингээд юу яжгаад явжгаад ингээд төөрч бодолж явжгаад бурхны хайр ивэлийг авсан хүмүүс бол яг ингээд зүрх сэтгэлдээ мэдэрч чадсан бол буцаад ирдэг байхгүй. Яг ингээд тэрэнд цаг хугацааны асуудал ордог. Тэгээ би зүгээр яг ингээл нөгөө нэг Канад ч гэсэн очиод харж байгаа юм те. Тэгээ бидний насны үе хүмүүс бурханлаг гэр бүл төссөн, бурханд итгэдэг, бурхнаас имээдэг. Тэгээд жоохон том болохоро одоо би за энэ аав ээжийн сонгосон зам бол миний зам биш юм байна гэд нэг хэсэг явж байгаа юм те. Тэгснэ за ер нь бол алим нөгөө модноос хол ундаггүй гэдэг шиг буцаад ирд юм уу гэж хардсан шүү дээ. Ихэнх тохиолдолд тийм. Бурхны ивэл бурхан гэдэг чинь өөрөө хайр юм чинь хайрч агуу тийм татах хүчтэй байдаг шүү дээ. Тийм. Тэгээ тэр татах хүчиндээ буцаад ирд юм уу гэж хардсан шүү. За анх чи яаж сүмд явж ирв? Анх яаж бурхны үгийг хүлээж ав? Тэр их хөвгчлээ. Манай нөгөө нэг миний үеэл хотоос иржсэн байхгүй амралтаар архангаад тэгээд манд хүн Солонгос Америкээс ирсэн Солонгос багш нараас Библийн тухай Есүсийн тухай сурцсан. За тэгээд нөгөө нэг надад ирээл залбирахыг зааж өгөөл
oh my god гэл. Тэгээд тэр нь ингээд нэх гой санагдаад тэгэл би oh my god гэх тэгэнгүүт нөгөөд чинь за чи хэрвээ итгэхгүй бол энэ үгийг хэлж болохгүй. Яг англиар тэгж тий oh my god гэж хэлж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ тэр нөгөө би нэг ганц англи үг сурчаад байна шүү дээ. Нэг гой санагдаа сонь. Тэгээд гисэн чинь надад зааж өгч байгаа юм. Яаж залбирахаа зааж өгөөд. Тэгэнгүүт чинь би яг нөгөө нэг 10 хэдэн настай айгу сониучж байсан. Тэгэл би бас ингээд нэг жоохон нөгөө нэг ерөөхдөө нэг юмд итгэх одоо жоохон шашинлаг талын хүн байсан юм шүү га. Эмэтиг өгсөн. Хаяа бас нөгөө нэг бодын юм уу мантрийг уншдаг, ман хөгжөөдөг тий. Тэгээ яг тэрэнд бол ингээд нэг итгээд байдаг. Тэгээ тийм байсан болохоор бурхны тухай ойлголт бол нэг тийм хөндлөн сонсогдоог байхгүй юу. Тэгээ нэг гой санагдсан. ертөнцийн эзэн гэдэг юугаар анх бурхан гэхээс илүү ертөнцийн эзэн гэж нэрлэдэг. Тэгээд нөгөө нэг над руу хот руу буцаад очингуудаа баахан библ ингээл нөгөө баахан тэр тараах материалууд явуулж байгаа байхгүй юу. Хөөх нөгөө нэг шуудангаар илгээмж хүлээж авах чинь ямар гоё мэдрэмж байсан те. Тэгэл хүлээж аваад манай ангийнхан сахилахгүйтад нөгөөтгийн задлаад уншицсан. Тэгээд тэрнээс хойш намайг Есүсийн инхээ гэж доо. Тэгээд тэр нь одоо ингээ бодохоор их гоё өрөөлтэй ч юм шиг те. Оо энэ Есүсийн инхээ. Тэгээд одоо хүртэл тэгэл тэгээд одоо бодохоор ямар гоё юм те. Би бүр багасаа л Есүсийн охин, Есүсийн инхээ байсан нэрлэгддэг байсан. Тэр л одоо миний Христийн зам л эхэлчихсэн шүү. Тэгээд бас Христэд итгэх зам л. Хамгийн дуртай Библийн ишлэл гэх юм бол хамгийн дуртай нь болохоор зэрэг 1-р 3-р Иохан номын 1, 2-р бүлэг ишлэлээр нөгөө нэг ингэж байдаг шнэ. Хайртууд минь хамгаас илүү би та нарыг эрүүл инх байгаасаа гэж хүснэ гэдэг. Тэгэд би нөгөө нэг эрүүл мэндийн юунуудыг сонирхож судлахыг дуртай байхгүй юу. Тэгээл нөгөө нэг хүн ингээд ер нь өөрийнхөө биеийг бүрэн мэдэхгүй ч гэсэн яг эргэтэн систем маань яаж ажилт юм бэ гэдгийг ойлгох тусам бүр ингээд нэг талархах сэтгэл төрдөг байхгүй юу. Бидний бие гэдэг чинь ямар гайхалтай бүтээгдсэн бэ те. Үнэхээр гайхалтай гайхамшигтай. Мэдхгүй хүн яг ингээд мэддэг эмчнэр нь бол бүр гайхдаг бахтай гэж боддог. Тэгээ эмч биш те зүгээр л ингээл нэг энэ чинь ингээ хоорондоо ингэ зохицдог, ингэж ажилдаг гэхээр ингээ бүр ингээ гайхамшигтай мэдрэмж төрдөг байхгүй. Тэгэнгүүт бурхан болохоор тэр гой бие биднэрт өгчөөд тэр сайхан бие өгчөөд тэгээ дээрэс нь бурханы бидний хүсэл болохоор бурханы одоо биднэрт зориулж байгаа хүсэл хайртууд минь те бүхнээс л ингэ та нарыг эрүүл байгаасаа гэж хүсдэг. Тэгээд яаж эрүүл амьдрах тэр арга замыг бас заагаад өгсөн. Библиэлд бүр маш тодорхой заагаад өгсөн байдаг тийм. Бүр ингэж библиэлд зааж өгсөн зүгнэлөөрөө зүнчөөрөө дамжуулаад хэлсэн тийм. Тэгэхээр заримдаа хүмүүс нь амьдрал ингэж нөгөө нэг гарын авлагтайгаа ирдгүүгээд би бодохдоо амьдралыг бурхан биднэрт өгтөө гарын авлагыг хамт өгсөн байхгүй. Нэр яг тийм бэ тий. Одоо Библи чинь нэр гарын авлага болох. Гарын авлага байхгүй юу? Харин тийм бэ. Тий. Тэгээд яг нөгөө ээж хүмүүсийн хувьд бол эцэг эхчүүдийн хувьд бол нөгөө дүнгийн төрсэн хүүхдээ Библийн зарчмын дагуу Библиэр хүмүүжүүлнэ гэдэг маань бид нар тэр авлагыг хүүхдүүдэд зааж суурилж өгч юм гэсэн үг тийм. Тэгэхээр амар том ивэл. Харин би өөрөөс энэ талаас нь бодож байгаагүй юм байна. Хэдэж бодож байгаа юм байна. Нэр үнэхээр сонирхолтой юм байна тийм. Тэгээ үнэхээр тэрэнд бол талархахгүй байхын аргагүй шүү. Нөө бас Библиэлд байгаа шүү дээ. Би чамаа гайхамшигтай бөгөөд аимшигтай бөгөөд гайхамшигтайгаар бүтээсэн гэсэн тийм. Тэгэл нэг тэр л ингээ бодогдоод байхгүй. Нэг удаа би нөгөө Канадад зүрхний бичлэг хийлгэжсэн. Тэгээл нөгөө нэг за амьсгалаа аваарай, төгжээрэй. За амьсгалаа тэгэл ингээл нөгөө удирдаал идэг ш нөгөө техник чинь. Тэгээ би хөөх бид нар амьсгалыг авахтаа ийм их юм боддгоо. Тэгтэл ингээд нөгөө нэг амьсгалж байгаа амьсгал мань зүрхэнд тэгж ямар их нөлөө үзүүлдэг те. Тэр нөлөөллийг нь тэр бичиж аваад байна шүү дээ. Тийм. Тэгэхээр бид нар чинь амьсгалыг ерөөсө бодохгүй шүү дээ. Байх л ёстой юм шиг те.
Тэгтэл үнэхээр ингээд эднэрийн хоорондын зохицол гайхамшигтай байхгүй. Тийм учраас аимшигтайгаар гайхамшигтайгаар бүтэв. Тэр нь бол найз үнэхээр талархдаг. Тэгэл бидний хооронд айгүй олон инээд үнтэй хөгжилтэй үйл явдал болж байсан. Одоо хоёулын бол итгэсэн цагаас хойш чи юу вэ? 2005 он. За би чиний тухай бол 2005 он сонсч байсан. 2005 онд. Тэр 4 5 оны үед сонсч байсан байхгүй. Чи манай нөхөртэй найз шүү дээ. Тэгээд надад нэг хэлж чамтай айгүй адилхан нэг эмэгтэй надад нэг монгол эмэгтэй найз байгаа. Инхээ гэдэг чи таних уу гэдэг. Би танихгүй. Тэгэл дараа нь манай нөхөр хоёр үерхэл хэлчихсэн чинь бэчэхэ гэдэг чи заагаад өгсөн. Бэчэхэ үлээ хоёр тий бэчэхэ гэж заагаад өгсөн. Тэгсэн чинь манай нөхөр нэг ингээ мессеж явуулчихсан. Бэчэхэ гэдэг. Би юу бич байгаа юм бэ гэж. Манай найз хэлж өгсөн. Дараа нь 247-ыг бас хэлээд өгсөн. Тэгээд энэд үнтэй зөндөө тэгээд бас бид нар хамтдаа Баярт мөдөний үйл оролцож байсан. Зөндөө оролцож 17 он байсан, 19 онд хамт байсан гэдэг. Тэгээд ер нь сая бас хамтдаа бас булгам руу яваад ирсэн тий. Тэгээд ер нь бурхан бол итгэгч гэр бүлүүд бас нэг сүмд явах бас нэг давуу тал нь сайхан гэр бүлтэй болдог. Гоё нөхөрлөлтэй болдог тий. Үнж нөхөрлөлтэй болдог. Хэдийд нэг дор ингээд хамт байгаад уулзаад байдаггүй ч гэсэн тий. Тэгээд хамгийн гоё нь өнцгтэй шүү дээ тий. Бараг нөгөө бөмбөрсгийн хоёр талтай шүү дээ. Хоёулаа. Тэгээд нөгөө бас нэг сайхан зүйл нь итгэл бишрлээ айгүй их бие биенээ итгэл бишрлээрээ дэмждэг. Тийм итгэгч гэр бүлийн сайн сайхан нөгөө хүн хүний хурцлдаг чинь тэр байхгүй тий. Яа ингээд би хүн ер нь бол хүн л хэрэгтэй байдаг байхгүй. Яг ингээд юу яхаар бодохоор тий. Тэр бас гайхалтай шүү. Тэгээ бас надтай бас ярилцах юм зөвшөөрөл олгоод өгөөд надтай хамт ярилцаа сууж аваад баярлаа. Надад үнэхээр гоё юм. Ялангуяа асуултууд байна. Энд чинь ингээд нутагтаа ирсэн тий. Бид нь 5 жил болоод ирж байна. Харин тий олон жил тэгээд үнэхээр яг ингээд Монгол орныхоо Монгол хүмүүсийнхээ сайхныг олж харж байгаа. Улам билүү ингээд нөө хайрлах сэтгэл төрөөд харамлах сэтгэл төрөөд зарим талаараа тий. Тэгээд тэгэхээр нөө юмныхаа үнцнийг бид нар одоо жишээл ингээл хүнд нэг юм байгаа л байвал нэг байх хэвээр би түрүүн хэлсэн шүү дээ ингээл бид нар амьсгалж явахдаа энэ амьсгал бол байх л хэвээр юм шиг тий. Тэгтэл үнэхээр ингээд заримдаа бид нар байгаа юмныхаа үнцнийг мэдэхгүй болчихдог хөөх. Тий гадаад яваад тэгэхээр нөө Монголынхоо үнцнийг нутгийнхаа үнцнийг илүү мэдэрч. Харин тий айгу огшдол болчихдээ шүү дээ. Хөгшөрч байгаа гээ. Ян бензин юм сонсч байлаа айгу огшдол болчихдээ шүү дээ. Башиг л очих юмсан гэл тий. Гоё шүү дээ. Тэгээ манай Монголын байгальцсан бүр илүү сайхан шүү дээ. Тийм байгаль үнэхээр сайхан. Монгол хүмүүсийн зан ч гэсэн сайхан шүү дээ. Монгол хүмүүсийн сэтгэл нь айгу сайхан. Ер нь бол сэтгэл нь сайхан. Нөө зочломтгоо зан зочмог уурна. Тэр нүртэл зайхан гэ. Татан зогцох зан чанар нь гэдэг бас аахым зөндөө байна. Энэ тийм дутсан газар тэгээд дасан зогцоод амьдраад байдаг тийм. Дасан зогцох чадвар бол үнэхээр өндөр юм билээ тий. Бид нар чинь нүүдэлч хүмүүс шүү дээ. Харин тий яг үнэ. Тий. За яг итгэгч ээж хүний хувьд Монгол итгэгч ээж нарт зориулаад одоо дөнгөж ингээд өөр хүүхдийн төлөө бид нар юу илүү анхаарах хэрэгтэй. За мэдээж Библийн үгийн замын юуны дагуу заа. Чиний хувьд бол одоо юуг илүү анхаарах хэрэгтэй вэ? Юуг одоо хүүхдүүдтэй хандуулах хэрэгтэй вэ? Би найз нараа ингэж бодсон шүү дээ. Би өөрийгөө ингээд нэг хитрхийх одоо тэнгих ёстой, ингэх ёстой, ийм байх ёстой гэхээс илүү. Гэхдээ яг тэр нэг хэлж өгөх ёстой, зааж өгөх ёстой зарчмаа бол заагаад өгчөж байгаа юм тий. Тэгээд ер нь бол бас нөгөө бурханд орон зайг нь олгоод залбирагч ээж байх нь илүү дээр юм байна. Харин өглөө ээж байжснаас яг үнэ. Бид нар чинь ингээд нэг тэр хүүхдүүдээ хизээч бид нар муу байгаасаа гэж хүсэхгүй шүү дээ. Дандаа л нэг сайн байгаасаа гэж хүснэ. Тэгээ тэрийгээ ингээд давтаад ингээд хилээд ахаар
өглөө болчихж. Өглөө болоод тэгээд харагдт юм шиг хүүхдүүдэд. Тэгэхээр илүү нөө дугаа байгаад илүү залбирах нь дээр юм байна гэж би бас яг адилхан цамтай санал. Би бас яг чамайг ингэж хэлээсэй гэж яг хүсэж байлаа сая. Тий. Нэр яа тэгэхээр би нэг юуг сонсч байсан байхгүй нэг номлогч юм. Үг сонсч байсан. Орой ингээд хүүхдээ унтцаахт нь тий. Толгой дээр нь гараа тавь залбираад. Тэгээд чи тэр хүүхдээ яг хэн байхыг хүсэж байна. Тэгээд өрөөд залбир. Тий. Тэгээд тийм учраас тэгээд миний хийдэг зүйл бол бас яг тийм. Би одоо хүүхдүүдэд төрсэн цагаас нь хойш ингээд яг өдөр тутам биш ч гэсэн ер нь бол очиод санах тоолондоо. Тэгээ аль болох орой болгоо очиод би ингээд хүүхдүүдийн хандлагаан дээр гараа тавиад хоёр хүүхдүүдийг сүрэхтэй сүрэн хүүчгтэй өрөн гэсэн. Тэгээд ингээд одоо ингээд миний хүүхэд одоо ингээд улс нийгэмдээ ийм хэрэгтэй хүн өөрийнхөө бурхнаар ингээд хайрлагдсан тэгээд бурхны үгийг тунхагладаг нэгэн байгаараа гэдэг дандаа хоёр хүүхдээ ээлжилж би өөрөө яг тэгээд том окноо бол одоо ингээ авьяас мэдлэгээр авьяас чадвараараа тий. Тэгээд эрдэм ухаанаараа ингээд нийгэмд хэрэгтэй хүн болоосоо бурхны ингээд ивэлийг аваад бусдад хуваалцдаг эрдэм мэдлэгээр тийм хүн байгаасаа гэж ер нь залбирдаг. Тэгээд нөгөө одоо ингээ хоёр хүүхдээ хараад хүүхдүүд чинь өөр зан сандартай шүү дээ. Тэгэхээр манай жижиг бол ер нь жоохон ширүүн дөрвөн тийм хүчтэй чанарын хүүхэн байхгүй. Би бодохоор ширүүн гэхээс илүү ингээд нөгөө сэргэлэн нэг тийм хөөрхөн ирчимчлээ хүүхд байхгүй. Тийм болохоор би ямар ч энэ тэгж нэр дууддаг хүчтэй хөөрхөн сүрэхтэй сүрэн гэж дууддаг байхгүй. Тэгээд манай том болохоор илүү одоо нэг эрдэм мэдлэгийн талын хүүхд болохоор тэгээд тийм байна. Эрдэмтэй хүн даруу ерөөхдөө айгу даруу тал руугаа тийм. Тэгээд яг миний бодлоор юугаар ч юм уу ер нь том нь бол ер нь одоо бас бурхны эвэлэр дээр залбирлын хариу баг. Ер нь бол том нь бол ер нь айгу сайн сурдаг. Тандаа ингээд. Нэмэгтэл аваад идэж шүү дээ. Тэгэхээр хоёлоо одоо үзэгчтэй эцэгчүүдэд хандаж хэлэх. Тэгээ хүүхдүүдийн төлөө чиний хэлээр өгүүлэхээс ерөө залбираараа. Бид нар бол заах юмаа заа нүгээс хэлэх юмаа хэлнэ. Тэгээд явах замыг нь түрүүн хэлсэн заагаад өчнө тий. Тэгээд бидний хийж чадахгүй юм гэж бас байна тий. Бидний хүслээр болохгүй зүйл гэж бас байна. Тэгэхээр яг ингээд нөгөө бурханд хандаад залбираад бурханд даатах нь залбирал гэдэг чинь үг нь даатгах гэсэн үг юм биш шүү дээ. Тий. Тэгэхээр бурхан шиг одоо том даатгал хаана авах вэ? Тэгэхээр бурхандаа даатгах. Тэр ер нь би нөгөө нэг нутагтаа очиод манай эмээгийн бүр ингээд шүт бараг заах бурхан биш л дээ. Гэхдээ ингээд айгу биширдэг тийм уулдаг хөхгүй хайрхан. Тэр хайрхан дээрээ суугаад яг нөгөө хагас өдөр шабат бидний нөгөө нэг ариун 7 дахь өдөр таарсан. Тэгээд залбираад тэгээд залбирч жагаад ерөөсөө нэг л дүгнэлттэй тэндээс босоод явсан нь болохоор за би ер нь бол сайн ээж байх гайл тий өөрийгөө зовоожсэн би ер нь за би ч ер нь нэг жахан таархан муухан ээж байж магадгүй юм биш шүү тий гэж тэрийгэ хүлэн зөвшөөрөөд бид нар ч ээж бүхэн алдаа гаргадаг байхгүй. Бүр яаж ч хичээсэн алдсан юмнууд одоо эргээд харахаар зөндөө байхгүй. Тэгэхээр чин зэрэг тэрнтэйгээ эвлэрч байгаа нэгдүгээр шүү дээ. Бодит үнэтэйгээ за би бол ер нь ийм дээр алдсан юм байна тий. Нэг ингэдэ сайн ээжийн дүрийг юу яагаад явахгүй. Тэрэндээ хүрэхгээ хичээгээ зовоод байхгүй. Би зүгээр л ингэдэ гоё залбирдаг хийж болчих. Гэж бас тэгж бодоод босоод явсан. Тэгээд тэр үнэхээр гоё. Хамгийн миний одоо сүүлийн үед тохиолдсон шабатаас хамгийн гоё шабат байсан тэр. Амен. Тий. За чиний амьдралд итгэлийн амьдрал ч юу? Ингээд нөлөөлсөн хүчин зүйл болсон хүн. Эсвэл пастор удирдагч гэх юм бол хэнийг хэлэх вэ? Эсвэл найз нөхөд ч юм уу? Ер нь бол амьдралдаа би за бурхны хүн гэж ийм байд юм байна гэдэг үг болохоор зэрэг өмнө би чинь Адраад ажиллаж байсан байхгүй Адраа Монголд. Тэнд ажиллаж адвентист одоо хөгжил тусалцааны агентлаг байхгүй юу? Ер нь Монголд ер нь айгүй алдартай байгаа бол. Зөвхөн Монголд биш ер нь дэлхийн айгүй олон оронд ажил хийдэг.
Хаана л одоо хөгжил тусалцааны дэмжлэг хэрэгтэй байна. Тэнд очиод адраа ажилладаг байхгүй юу? Тэгээ ер нь аягүй сайн ажилтдаг юм билээ. Би Монголд ингээд хүмүүстэй уулзалтад явж байхад адраатай хамтарч байсан ч юм уу, адрагийн төсөл сургалтанд хамрагдчихсэн хүмүүс ер нь аягүй амсаатай байдаг. Тийм шүү дээ. Тэгээд бүр чих гой газар ажиллаж байна. Ёр завханд яг нэг адраа анх одоо Монголд орж иж хахад тэр нийгэм аягүй хэцүү байсан 2000 оны ихээр тий. Тэгээд 1990-ад оны сүүлээр 90-ад оны сүүлээр гэсэн үг байхгүй юу? адраа анх иржсэн тий. Тэгээд яг нэг олон улсын байгууллагууд хоорондоо ингэ суугаа ярилцаад за одоо хин аль байгууллага нь хаана очиж ажиллах уу гэд. Тэгээ тэр үед чинь зам айгүй муу байдаг гэсэн. Тэгээд баруун аймагуудыг сонгож ажиллах аймаг байгууллага олдохгүй эс гэж байгаа нөө зам муу учраас. Тэгээ манай захирал за тэгвэл бид нар баруун аймагуд руу явъя гэд. Тэгээд манай тэр захирлыг нэг ингээ машинтайгаа хүрээд ирэхээр нутгийнх нь хүмүүс ноён адраа ирсэн байна. Ноён адраа ирсэн байна гэдэг адраа гэдгийг нь өөрийнх нь нэрг ойлгоцсон. Тэр хүн бол Лүвэлэн Жуби гэж хүн байсан. Тэгээд тэр хүнээс би бурхны хүн гэдэг чинь ийм байт юм байна. Бурханд итгэдэг хүн гэдэг чинь яг ийм хүн байт юм байна гэдгийг бүр ингээ олж хараад хайр хүрээд тий энэ хүн шиг байх юмсан гэсэн тийм бүр мөрөөдөлтөй болсон шүү дээ. Хүсэлтэй. Тэгээ үнэхээр одоо ч гэсэн ингээд би ингээ удаан ярих юм бол уулчих гэдэг. Тийм их миний хүндлэлийг хүлээсэн. Бурхныг үнэхээр ингээд надад нэг бид нар чинь ингээд юугаар төслүүдээ ирэх гээд явна. Тэгэхээр ингээ гоё номлол сонсгодог байхгүй юу? Чи намайг тэр номлыг нь сонсож чадахгүй нойр хүрээд онно. Таавчтар. Тэгээ надад ч гэсэн Жуби гута талаар айгу сайхан дурсамжууд байдаг. Нэг хойрхон байгаагүй ч гэсэн. Манай нөгөө би ч нөө сүмд мишнэрээр ажилладаг байсан. Тэгээд адраа сүм хоёр амар ойрхон ажилладаг байсан. Тийм шүү дээ. Тийм. За хэвээр уучлаарай тэгээд. Чи өргөсүүлээ яарах. Тийм яг ингээд адрыг нөгөө нэг айгүй их шүл ирдэг. Бид ч ногооны хатаасан шүлнүүд. Харин тийм шүү. Ногоон хатаасан шүлнүүд тэгээ нөгөө нэг хувцснууд. Тэр нэг юм жимс ирдэг байсан. Тийм хатаасан жимснүүд ахаа гоё тий. Тэгээ тэрээ чи нөгөө нэг бид нар чи ингээс нэрээ сүмийн мишнерүүд л юм шиг одоо бодоход тэр үчнээс нөгөө нэг яг адвентист сүмд явдаггүй байсан байхгүй юу. Тэгээд ер нь бол би яг тэгжил анх адвентист сүмийг мэдээ. Тэрнээс өмнө яг нөгөө нэг Христийг бол хүлээгээд авцсан. Тэгсэн юм энэ сүмийн талаар ерөөсөн мэддэггүй. Тийм л хүн байсан шүү дээ. Тэгэл яг ингээл даргаасаа сүмээ мэдэж аваад тэгэл одоо бодоход ингээл баахан жоохон миний үеийн хүүхдүүд ирээл нөгөө нэг юунаас чинь бид нар юм бошгонд хатгалдаг байсан хөө хатаасан жимснөө те. Тэгэл тэрнээс нь хийж өгөөл нөгөө шүлнээс нь хийж өгөөл хувцснаас нь явуулдаг байсан. Тэгээд манай дарга бол үнэхээр хүмүүсийг харамгүй өгдөг. Хайр тэгээд ингээм айгүй олон тийм нөгөө адайлууд хүндлүүд ирдэг байсан адраа те. Би л ажилладаг байсан газрынхаа шоронгуудад авч тарааж өгч. Амар том бэлэгтэй очиж байгаа шүү дээ тий. Их ихээр наваад тэгээд хоёр газар ажиллаж байсан. Тэгээд хоёр газар дахтаа тэр үед чи амьдрал хэцүү байсан шүү дээ. Айгүй хэцүү байсан. Нийгэм бол айгүй тэр айгүй их тусалсан гэж байна. Тэгээд бас нэг Жубигон талаар бас нэг инээдүнтэй юм зорсон. Одоо ааш нүрт хоёроос яг суух гад нөгөө юу тавьсан байдаг байхгүй. Сүү тавьсан байдаг байхгүй. Тэгээд ааш нь тэгээ Австралид байсан. Тэгээд би бол Монголд ажиллаа хийж байгаа шүү дээ. Тэгээд нөгөөд чи би яг тэр сүү тавиад хурмаа ингээд бүр тоглолцсон байсан чинь би нөгөө сүрээ тусцсан байсан. Тий, тэр сүрээ тусцсан гэдгийг мдээгүй явж байгаад манай сүмийн нэг их чинь ингээд сүрээ тусчдаг байхгүй. Тэгээд би нөгөөд чинь ямар ч нөгөө эрүүл мэндийн мэдлэг байхгүй. Тэгээд нөгөө ихт тэр ингээд очихоор ингээд битүү ингээд байранд нөгөө гэр ороолын айл учраас ингээд юута цанхаа өвдөн онгоохгүй. Тэгээд тэр айлын хүмүүс бүгдээрээ сүрээ тусцсан. Тэгээд би ингээд очиод залбирч өгнө очиод тэгсэн чи дараа нь би өөрөө алдаад авсан байсан. Тэгээд мдээгүй тэрийгээ би өвдөөл хавар болоод ингээл нэг ханаад хүрээд байна гэж бол халуураал яваад байсан. Тэгсэн чинь сүрээ туссан байна. Тэгэхээр би ааш нар холбоо яриад за хоёулаа суухаа байлээ. Би сүрээ туссан би одохгүй гэж байгаа. Яа оцорээ. Тэгээд одоо би чамтаа суухгүй одоо байлаа.
дураараа тий. Тэгээд хэлээд уцаа тасалцдаг. Тэр чинь одоо ингээд тасалцдаг байхгүй тэгээ авахгүй гэдэг. Ааш нь юу бигоотой холбоо барь. Та манай энэ сүйд төсгөлтэй холбоо бариад мэдээлэл өгөөд. Имжлэг яаж олд юм аа хөдгөн мөн гэдэг. Тэгээд юу бигоо намайг бүр ингээд атрагийнхаа юугаар ингээд хайж олуулаад ингээд дуудаад. Тэгээд холбоо бариад дуудаад тэгээд би бүр ингээд атраа дээр явж чаа. Тэгээд юу бигоо надад нэг 100 сая төгрөг өгөөд. Тэр чинь айгүй хөнгө тохойж яг миний 1 сарын цалингийн өмнөөсөн байхгүй. Тэгсэн тэгээд за чи энэгээр ингээ хэмжид очиод үзүүлээ. Тэгээ сүрээ тусан хөө өгөхгүй. Тэгээд бүр яг өгөх гэж болно. Тэгээ чиний хувьд бол одоо тийм аюултай аюултай хэмжээнд биш байна. Тэгээ дээрээс нь энэс болоод гэр бүл одоо хормын ихэ болно гэдэг чинь. Юу биш ээ. Чи өөрөө ингээ аашнд үнэхээр хайртай юм бол тээ. Одоо тэгээд ингээ хормын хийж болно. Тэгээд би хэмжид үзүүлээд тэгээд 6 сарын гатуур рестортэй юм имчилгээ хийлгээд тэгээ ажлаа хийгээ имчилгээ хийлгээд тэгээд явж байсан дээ жибгоод бол үнэхээр олон дурсамжтай байгаа. Тий яг үнэхээр нэг хүнийг хүн гэдэг талаас нь хардаг тий. Тий. Үнэхээр сайхан хүн байсан шүү. Ингээ хажууд нь байхаар төсөхтэй тийм юм тий. Нэг олон уулзж байгаагүй ч гэсэн яг ганц хоёр уулзахад л тэр ерөнхийдөө бол айгүй тийм. Яг тэр хүнээс л анхаа адвентист хүн гэдэг чинь ийм байд юм байна. Бурханд итгэдэг, Бурханаас имэд хүн гэдэг чинь ийм байд юм байна гэдэг. Тэр юг тэг бас яг анхных нь тэр нөө сэтгэл яг тийм гоё ихээр бас айгу зүг байгааз. Тийм. Сүмийн талаарх төсөөл чинь яг тэр хүнээр дамжиж надад ирсэн байхгүй. Азтай, их азтай, айгу азтай. За тэгвэл чи өөрөө итгэгч хүмүүст хандаад юу гэж хэлмээр байна. Одоо бидний сүмд явж эхэлжсэн цаг үе болохоор одоогоос 25 6 жилийн өмнө дээр үе үйл явдлууд шүү дээ. Яг үүндээ бол одоо цаг үе өөрчлөгдсөн. Тухайн үед хүн болгон сониуч байсан. Тэгээд ингээд бас ингээд нөгөө айгүй үнэнчээр итгэдэг байсан. Одоо орчин үеийн хүмүүсийн итгэл өвчлөлийг би хуурамч гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ айгүй их сойролдоод гэж ярьдаг те итгэгч хүмүүсүүд одоо хүмүүсийг сатаарах, уруу зүтгэх маш олон зүйл байна. Тий. Сошиал медиагаас ихсүүлэл амьдралын хэв маяг өөрчлөгдөж байна. Тэгэхээр итгэгч хүмүүсийг итгэл өвчлөлөө аваад үлдэхэд эсвэл тэрд нь нөлөөлөхөөр одоо чиний хувьд бол одоо ингээд хуваалцах хүсэж байгаа зүйл үү? Юу вэ гэж харж ийн гэж үү? Тийм. Нөгөө нэг Эллен Уайт гэгчийн хэлсэн үг гэдэг чинь альсгүй хэрэгжих биш юм болов уу? Ер нь амьдрал нөө энгийн байх тусмаа сайхан байдаг гэд. Тэгээд яг энэ жоохон хурц сонсогдож магадгүй. Гэхдээ хэлсэн үг нь болохоор ийм үг байдаг байхгүй юу? Ядуурл гэдэг маш олон талаараа ивэлэдэг гэд. Ядуу байна гэдэг маш олон талаараа ивэл бэлдэг гэд. Тэгэхээр одоо нөгөө нэг бид нар хитрхи их материалистик юм руу анхаарад нөгөө сүнслэг, оюунлаг тэр байдал нь орхигдоод байгаа юм болов уу? Тэ? Материаллык юм руу хитрхи их анхаарад тахаар гэж харж байгаа. Ер нь бол материаллык зүйл чинь бурхан хүн хоёрын хооронд зогсож байгаа юм уу да, тий? Ялангуяа итгэгч хүмүүсийн хувьд. Тий. Тэгэхээр зэрэг ядууг бай гэж би уриалж байгаа юм биш тий. Гэхдээ ер нь хүн юм бага юмтай байх тусмаа илүү баяр хөөртэй, аз жаргалтай байдаг. Тийм байгаад сэтгэл хангалуун талархдаг тий. Тэр хэрээрээ бурханд ойрхон. Бурханаас хамаарал нь их байд юм уу? Тий. Тэгэхгүй ингээд нөгөө бид нар чи ингээл нэг нөгөө эд хөрөнгө гэдэг мөнгө эд хөрөнгө гэдэг нөгөө нисээд явдаг далавчтай зүйл гэдэг штеп. Тий. Библиэлд бичсэн байгаа тий. Библиэлд байдаг. Яг тэр үнэн багхгүй юу? Хоосон. Хэд хойноос. Бид ингээл тэр юмны араас хөөцөлдөж явчихад л хамаг сайхан хайрын цаг нас энэ юмга өнгөрцөн битгүйхгүй. Тэгээд тэр нөгөө сайхан цагийг ч нөгөө хүүхдүүдтэйгээ одоо жишээлбэл зүгээр ингээ гэр бүлийн амьдрал гэхэд чинь л хүүхдүүдтэйгээ өнгөрөөж чадахгүй штеп. Цагийг тий. Яг тэгэхээр ажил хийж мөнгө олмоор байна. Тэр мөнгөөрөө хэрэгтэй хэрэггүй төмөн юм авч чинь. Тий. Тэгээ тэр нь эргээд хүмүүс стресс болдог байхгүй юу? Харин тий. Тэр яг үнэ. Тэрийг мэдхгүйгээр тий. Яг үнэ. Тий.
Тэгэхээр зэрэг нөгөө нэг энэ материалын зүйлээс нэг жоохон хараагаад жоохон салгаад тэг хэрэгтэй юм болов гэж бодож байгаа шүү дээ. Яг үнэ. Тий. Библиэр тий одоо нөгөө эд хөрөнгөний оноос бити хит хэлтэн хөө гэх юм бол жигүүр ургаад жигүүр ургаанаас явчихна гэж бичсэн. Бүхний өгдөг хизэд л үнэн байгаа юм. Тий. Яаж шуудсан тий заримдаа үнэхээр тэгээ дээрээс нөгөө амьд гэдэг нь айгу мэдээддэг тий. Айгу олон дахин уншчихсан хэрнээ би уншсан штэ гэд. Гэтэ яг нөгөө бодит амьдрал дээр яг ингээд тулаад ирэхээр нөгөөдг нь яг ингээд бодтойгаа яг ингээд өөрийн нөхцөл байдалд ингээд толхоор тий. Яг тийм яг ийм л юм байсан юм биш үү гэж. Тийм үнэхээр гайхалтай. За тэгээд нэг хэцүү асуулт асууя. Одоо сүмд явж явах үед тохиолдсон хөвгчлөлтөө үйл явдал юм. Нэг итгэл ширэлтэй холбоотой ч гэдэг юм уу те. За одоо тухайн үедээ бол энэ хөвгчлөлтөө санагдаагүй заяа. Одоо бодохоор инээдтэй ч юм шиг хөвгчлөлтэй ч юм шиг. Нөгөө нэг би ч нөгөө нэг оюутан яг уу 10 жил байхдаа бурхны талаар мэдсэн. Тэгээд юу яагаад дараад нөгөө нэг хотод оюутан болоод орж ирж байгаа байхгүй юу. Тэгээ ээж хөрх амт нөгөө төлбөр өгөөд тэгэнгүүт нөгөө төлбөрөөс 10% өгнө гэж яагаад тэр миний орлого одоо биш л байгаа. Нөгөө нэг тэр мөнгө ингээд амар их мөнгө хүрээд иргүүд би нөгөө нэг 10% тэрнээс 10% өгнө гэд тэрнээс олж даам болж. Гэртээ даам болж. Гэртээ даам болж. Чи миний энэ мөнгнөөс өгчүүл чи Библи аваа гэрээс зайлаарч. Тэгээ тэр үед бол ингээл айгу хэцүү тэгэл уйлал тэгжээс одоо бодохоор инээтэй санагддаг байхгүй юу? Чи ч бас тэгж хэрэл болоод өндөрсөн байна. Би манайх ингээд нэг дуков байхгүйсэн байхгүй юу? Би бас дөнгөж итгэж болсон. Бас нэг 18 эсвэл жоохон хөтлөөсөн. Тэгээд 10% талаар ингээд нэг пастор сургаал амлуулах гэл 10% гэж юм байдгийн байна гэж бас мэддэг болсон. Тэгсэн чи манай гэр ингээд ээж дукав авах гээд 100 мянган төгрөг тухайн үед ч одоогоос баг 30 жилийн өмнө хүлээ болоохгүй. Ээж хаасан 100 мянган төгрөг өгөөд 10 тийм бодно өгдөг байхгүй. Тэгсэн чи би ингээд сүмд амар гэл хандив өгчмээр санагдаад өрөөсөө байж одоод байдаг. Тэгс нөгөө 100 мянган төгрөгөө хулгаалаад өөрөө. Маа ингээд очиод дукав аваад ир гээд ингээд өгөөд тэр газараас дукав аав шүгэд явуулдаг байхгүй. Тэгээ би юу гэж асуусан алга болгочлаа гээчлээ гэлчигээд. Тэгээд нөгөө мөнгө сүмдөрөө авчиад пасторт өгөөд маа энэ миний 10% гэж хэлээ. Нөгөө пастор нь шоконд орсон. Ажил хийдэггүй сургуулийн нэг өгөөд ийм мөнгө ханаас бүр ингээ гаагаад энэ мөнгө. Би зүгээр энэ миний 10% амар бардам мөнгөтэй гараа явсан за. Тэгсэн чинь дараа нь хулгай юм хулгаал гэдэг. Нөгөө пастрын хүүхдийн хараа bijсэн хэд хоногийн дараа пастор намайг дууддаг болормаа. Өстой ингээ уучлаараа нэг үйл явдал болчлаа. Өстой чамаас уучлал гуйж яана гэд. Тэгээ яасан бэ гэсэн чинь өөр хүн хулгаалаад аваа гэсэн. Тэгээд би болохоор нөгөө ээж чинь яг загнуулаад өнгөрч байгаа байхгүй юу? Салгалсан юм гэ нөгөө алга болгоцсон гэж хэдэн сар хадгалж арай ч ингээд цуглуулад тий. Дукав авах гэжсэн мөнгө. Тэгээ би тэгтээ ээжэд бол сүмд өгсөн гэж өрөөсөө хэлээгүй. Тэгээ дараа нь би өөрөө айгүй гимсэн. Би одоо ингээд өөрөө хулгаалаад өгөөд тэр хүнийг бас хулгай хэлгэлчлээ шүү дээ. Өөр хүнийг гэдэг. Тэгээ тэрнээс хойш айгүй болгоомж данддаг. Одоо бодохоор айгүй нэтэнтэй. Өгийгээс нь тэрний хөрхөн сэтгэлийг бурхан тэгэл уучлах лахтай. Тэгээ уучлах лах. Би ч гэсэн бас юм тиймэрхүү л яана нэг өгчих юмсан. Тэгээ Библи аваа зайл гэдэгтэй ч холбоотой бас нэг инээдэмтэй юм санаанд орчлаа. Манай сүмийн нэг охин ярьж байгаа байхгүй. Нэг ирсэн чинь нөө Библи ингээд цаас чи амар нэмэх гээ штэ. Гэсэн аав тамхи орсон. Эцэстээ сайн цаас нөгөө чи ингээ амар уурлаад нөгөө нэг хараалын үг хэлээ. Пэмин яаж байгаа гэж хэлээд зодолсон. Тэрхүү үйл явдлууд айгүй болтой тийм. Аавыгаа тэгж дуудаад тэгээ нөгөөд чи бүр жинхэнэ зодолоо өөгцөн байдаг. Тэгж хэлжсэн. Би ер нь ингээд нэг бас инээдтэй их сургуулаа төгсөөд
хөдөө ажил юу явах байсан бохгүй ингээд олж байгаа юм. Олдсон. За. Тэгээд тэгсэн чинь нөгөө яг очих газар нь сүм байдгүй. Тэгээ би нөгөө тэр үед чи ажил олно гэдэг айгу хэцүү байсан бохгүй. Тийм шүү дээ. Тэгээд нөгөө нэг явахгүйгээд тэнд чинь сүм байхгүй бол явахгүйгээд тэгээ гэрээхэндээ гэлэн маа нэртэй болсон. Гэлэн маа юу хийж. Яасан нөгөө бурхан ажил олж өгч байна. Яг тийм. Тэгээ сонирхолтой үйл явдлууд нь айгүй болдог болсон шүү дээ. Гэтэ ер нь бол яг ингээд би яг залбирч байгаа л надад таньдаг хүн байгаагүй, англи хэлэн ч сайн байгаагүй. Тэгэл яг залбирч байгаа л адраад орсон шүү дээ. Тэг би одоо бодох ингээд бурхан бол надад ажил өгсөн. Нөгөө гэлэн маг бол гэлэн мод харж үзсэн. Тэгээ сүлдээ нөхөртэй болсон. Тий, яагаад хамт ажиллаж байгаа тийм очирсан. Тэгэхээр хамаагүй шүү тий. За тэгээ энэ хүртлөө надтай хамт юм сайхан ярилцлага өрнүүлсэн инхтэй найзтай баярлалаа. Уг нь өргөжлүүлээд яриа л баймаар юм. Гэхдээ яг яриа л одоо хэдэн өдрөөр ярих юм шүү тий. Тэгээд өнөөдрийнхээ ярилцлагыг энд өндөрлөөд тэгээд би бас бидний ярилцлага сонссон хүмүүстээ дахин хэлэхэд залбирагч ээж байгаараа тий. Тэгээд өөр хүүхдийн төлөө илүү сайн залбирч байгаараа. Хүүхдийн төлөө, хань ижлэхийн төлөө. Бурхан бидний залбирлыг сонсдог. Тий. Тийм учраас ямар байгаасаа гэж хүсэж чинь яг тэр зүйлээ мөрөөдөд залбирч байгаа гэж мөрөөдмөр байна. Залбирлыг сонсдог. За тэгээ хоёлаа үзэгчтэй хамтдаа баяртай гэд ярьцлага өндөрдөө тийх үү. За. Баяртай.